байна уу? Тами байна. Өнөөдөр бид анхан шатны хүмүүст ч тохиромжтой Ягода хамгийн хэрэгтэй AI agent болох Claude Cowork-ийн талаар танилцуулж байна. Хэрэгтэй мэдээлэл авахыг хүсвэл сувгаар subscribe хийхээ бити мартаарай. Сүүлийн үед Claude-тай холбоотой мэдээ маш гарч байна. Өмнө AI хэрэгсэл гэхэд ихэнх хүмүүс ChatGPT эсвэл Gemini гэж боддог байсан. Claude Opus 4.7 гарснаар бүх зүйл өөрчлөгдлөө. Энэ удаагийн бичлэгээрээ бид Claude Cowork гэж ивэ бодит жишээн дээр туршиж үзье. Анхан шатны хүмүүст ч ойлгомжтой байхаар тайлбарлах тул та бүхэн надтай хамт байж дагаад хийгээрэй. Claude Work-ийн талаар товчхон тайлбал таны оронд ажил хийдэг AI юм. Та даалгавраа өг, тэр гүйцэтгэн файлыг хүртэл үүсгэж чадна. Өөрөөр хэлбэл бүх процессыг өөрөө бие даа хийдэг. Хэн ашиглаж болох вэ? Инженер биш хүмүүс, энгийн хэрэглэгчид, офис болон бизнесийн ажилтнууд. Та энгийнээр даалгавраа өг, таны өмнөөс ажлыг чинь гүйцэтгэж өгнө. Одоо үед заавал код бичих мэдлэгтэй эсвэл инженер байх шаардлагагүйгээр хэн бүхэн AI agent-ийг өдөр тутмын ажилдаа ашиглах боломжтой боллоо. Cloud Desktop болон Cowork-ыг ашиглаж эхлэе. Эхлээд Cloud-ийн Desktop хувилбарыг татаж авцгаая. Google-с Cloud Desktop Download гэж хайхад гарч ирэх бөгөөд Mac болон Windows-ийн аль алинд нь суулгах боломжтой. Cloud Code-ыг Desktop дээрээ суулгасан бол дараах цанх гарчна. ChatGPT-тэй адилхан тантай харилцаа үүсгэн. Cowork энгийн хэрэглэгчдэд зориулсан та энэ дээр үндсэн ажлаа даатгах болно. Code инженер хүмүүс зориулагдсан буюу энэ дараа тодорхой явж болно. Та профайл руу ороод Claude-ийн хэллийг сонгож ажиллах боломжтой. Claude Cowork-ыг ашиглахын тулд сарын $20 хязгаартай ашиглах, сарын $100 хязгааргүй ашиглах боломжтой. Бодит өгөгдөлтөөр ажиллацгаая. 2025 оны санхүүгийн мэдээллийг боловсруулах. Орлогын дэлгэрэнгүй санхүүгийн тайлан тухайн хугацаанд компани хэр ашигтай ажилласныг харуулах даалгаврыг. Бэлдсэн материалаа копидж Cowork дээр тавина. Та нэмэлт тэмдэгтээр дорсноор компьютер дээрх өгөгдөл бүхий файлаасаа сонгож даалгавраа өгөх боломжтой. Таны өгсөн өгөгдлийг анализ хийж боловсруулах явц нь дэлгэцний баруун талд харагдах болно. Гараар хийхэд маш их цаг зарцуулах зарчмаа санагддаг эдгээр тооцооллыг Cowork өөрөө биеэндээ маш хурдан гүйцэтгэж байна. Татварын тайлан санхүүгийн мэдээлэл зэгийг нэгтлэн бодохын бүтэлийн ажлыг асар их хөнгөвчилж өгдөгөөр давуу талтай. Бидний өгсөн файл бэлэн болсон байна. Орлогын тайлан ингэж харагдаж байна. Маш цэгцтэй болсон байна. Баланс маань өнгөөр ялгагдаж харсан байна. Та нэг бүштэн гараараа нэг хийх шаардлагагүй. Дараагийн даалгавар хүснэгтэй биш графикаар харцгаая. Өгсөн даалгавраа копидж Cowork дээр болж тавина. Cloud нь зөвхөн текст бичих биш, баримт бичих боловсруулах, код бичих, слайд болон дашборд үүсгэхдээ маш гайхалтай үр дүн үзүүлдэг. Бид өгөгдлөө өгөөд даалгавраа тодорхойлж өгөхөд 20 секундын дотор бүтцийг нь гаргаж кодыг нь бичиж эхэлнэ. AI хөгжихийн хэрээр хүн бүр үнийг ашигладаг болно. Бид дандаа хэн хамгийн сайн үр дүнтэй ажиллах вэ гэвэл AI хэрхэн зөв заавар өгж байгаа вэ гэдэгт л оршиж байгаа. Зүгээр л хийдэ гэж бичих биш, ямар график ашиглах, ямар дизайнтай байхыг тодорхой зааж өгснөөр чанартай гаралттай болно. Мөн энэ чадварыг эзэмснээр та ChatGPT, Gemini, Claude-ыг аль алийг өөрийн хүснээр удирдах чадна. Ярилцаж байх хооронд маань дашборд маань бэлэн болсон тул хамтдаа харцгаая. Өнгөөр ялгаж маш цэгцтэй, ойлгомжтой дашборд маань бий болсон байна. Энэ бүгдийг өөрийнхөө гараар хий гэвэл маш их цаг хугацаа шаарддаг. Өнөөдөр бид Claude Work-ийг хэрхэн ашиглах талаар үзлээ. Хэрэв танд энэ видео таалагдсан бол лайк дарж, сувгаад дагахаа бити мартаарай. Бидэнтэй хамт ур чадвараа ахиулаарай. Дараагийн дугаараар дахин уулзцгаая. Тэр баяртай.